сайн байцгаана уу эсэх өдрийн мэндийг хүргэе. Бизнес гишүүн ариун заяа байна. За өнөөдөр та бүхэндээ бидний хамгийн сайн үйл хөдлөлтөнд хэрэглэдэг ботны талаар буюу өнөөдөр атомын ботны талаар танилцуулах бэлдсэн байгаа. Тэгээд бид нар ер нь одоо ингээд сайн бүтээгдэхүүнээс судлаад хэлээд байна тийм. Гэхдээ бол би нэг асуулт асуумаар л да. Бид нар яагаад заавал сайн бүтээгдэхүүнийг ингэж эргэлхээж хэрэглэж байдгийн болов? Эрүүл мэндийг хамгаалахын тулд гэр бүлдээ хайртай учраас санхүүгээ одоо юмыг чанартай хурдан угаах. чанаргүй бүтээгдэхүүнийг өндөр үнээр худалдаж авахаар бас эдийн засгийн ашигтай байдаг. Угаалтын чанарыг сайжруулах гэж байна. Зэрэг угаалт муу байхan бол 1000 хэдэн бок сайн угаалтыг хийхийг бид Ашиг. За манай гэрээ эзэгтэй маш тэр талаар нь. Одоо таны дөрвөөс одоо бид нар яагаад заавал энэ чанартай бүтээгдэхүүнийг илэрхийлж ингэж хэрэглээд одоо хувц сонор өмсөн ч гэсэндээ тийм ээ яагаад заавал чанартай идэх хоол хүнсэн дээр дандаа чанарыг хэмэлдэг юм бол таны бодлоор Гэхдээ хамгийн эцсийн өмөрдөн нь бол эрүүл мэндийн хандлагаар болоо гэж бодож байна. Бид нар бол үнэхээр яг үүндээ эрүүл байх гэж тийм ээ эрүүл уртудаан наслыг бид нар илэрхийлдэг учраас дандаа яг нь альва юмыг дүгнээд тавьцуулалт хийгээд дандаа сайныг нь идэж хэрэглэхэд байдаг. За тэгвэл бид нар яг энэ бүтээгдэхүүнийг бидний өдөр тутмын ахуйн хэрэглээ болоод хүнсний хэрэглээ өмсөж зөв хувцсанд хүртэл яг нь чанар дандаа цаана явж идэг учраас түүний цаана бидний яг санхүү бас дагагдаж явж идэг тийм ээ. Тэгэхээр яхаа дандаа чанартай бүтээгдэхүүнийг судалж идэг. За энэ бүгд маань атомын гэсэн энэ борлуулалтын компанид ороод ирсэн байж байгаа нь үнэхээр гайхалтай байгаа. За түүн дундаас би өнөөдөр атомын бокийг ярих гэсэн бэлдсэн байж байгаа. За миний хувьд болохоор тодорхой хэмжээний одоо нөгөө айлын эзэгтэй мөн айлын охин бүхэл гэрийн цэвэрлэгээ бас ингээд нэлээд сайн цэвэрлж хийдэг. Тэгэхдээ тодорхой хэмжээнд бол тэр сайныг мэдэхгүйгээр байгааг нь ээжийнхээ авсныг л аваад хэрэгжилж байна. Эсвэл яг нь тэр дэлгүүрт одоо тэр боломжийг те бас харьцуулж байгаа гайвыг нь аж хийж байгаа. Гэхдээ нөгөө гараар хугаалга хийгээл одоо энэ суурин амьдрал ихснээс хойш одоо отноод угаалгын биш их болж байна. Тэрнээс нь бол хөдөө одоо би чинь хөдөөний одоо айлуу гээд очиод гараар нь угааж байгаа. Тэгэхдээ ингээд угаахаар ингээд нөгөө сүултээ одоо юу яадаг вэ? Хашиг өгдөг нөгөө бодсон ямар бодсон чинь ингээд хашиг ингээд бэрчээсэн болоо юм. Тэгээ сүүлийн жилүүдэд тодорхой хэмжээний ингээд сайн чанарын бокийг ингээд хэрэглээд явж исэн гэд тооцоолсон боловч яг үнэндээ атомын бокийг үзэх өнөөдөр тийм бок хэрэглэж үзээгүй явж исэн байлээ. Тэгээ өнгөрсөн зунаас эхлээд би яг энэ бокийг төлхөө хэрэглээд одоо өнгөрч байсан хэрэглээд өнөө 5 сар болсон байна. За энэ хугацаанд бол үнэхээр миний гард нөгөө хашил гардаг гараар угааж утсан. Гараар угааж утсан одоо нөгөө хагас автоматын угаалгын машин хийгээл яаж угааж тэгэхээр ямар ч тийм нөгөө биржээсэн улаан гадаг ямар ч тийм хашил өгж байгаагүй. За тэгээд энэ бүтээгдэхүүнийг тэгтээ би бас судлаагүй ямар ч байсан атомын байгаа юм чинь сайн л гэж бодож ирсэнээс биш яг өнөөдөр дотор нь ямар найдлага орсон юм бэ гэдэг талаас нь болохоор хэрэглэж үзээгүй, судалж үзээгүй хэрэглэж исэн юм байлээ. За энэ бок нь болохоор маш эмзэг одоо ингэ хэрэглэсэн хүмүүс нэлээд сайн ам сайтай байдаг. Бүх төрлийн эмзэг мэдрэмтгий альсан тохиромжтой мөн хувцсыг зөөлөн цэвэрхэн болгодог. За энэ боконд нь болохоор аюулгүй найрлагатай мөн нягтршил өндөртэй. Энэ болохоор нягтршил өндөр гэдэг нь хүйтэн усанд маш сайн уусдаг гэсэн байна. За дээд зэргийн угаалгын нутаг байгаа мөн арьсан сүрэг нөлөөгүй, хашил өгөхгүй, арьсны чочрлын бүрэн сорилоор баталгаажсан бүтээгдэхүүн байж байгаа. За энэ угаалгын нутгийн одоо дотор орц найдлаганд нь юу орсон юм бэ гэж судалсан чинь олон төрлийн бүтээгдэхүүнээс одоо энэ дээр 6 төрлийн бүтээгдэхүүнийг дээр аппликейшн дээр яг бүтээгдэхүүн судлах юм бол байж байгаа. За энэ болохоор жихрийн нишингийн ханд гэж байгаа. За нэгдүгээрт нь за жихрийн нишингийн ханд гэж юу юм бэ гэж судалсан чинь яг үнэндээ бид нар бол чихэр гэж би миний чихэр эсэн чихэр яг янаас гаргыг сайн мэдгээс хэлээ шүү дээ. За тэгсэн чинь жихрийн нишин гэдэг маань бидний нөгөө нэг
ханиад хүрээд яхад нөгөө нэг чихэр үсгээл тийг бослогож байгаа даа шүү дээ. Тэрнтэй зүгээр надад адилхан яг би хайгаад ингээд судлаа үзсэн чинь чихрийн ниншин гэдэг юм урмал одоо тийм юу гэдэг юм байна л да ийм Модлог урмал байдаг юм байна. За энэ чихрийн ниншин гэдгийг болохоор тодорхой хэмжээний одоо үйлдвэрийн явцаар одоо гаргаж авсан ханд юм байна. За энийг болохоор энэ үйлдвэрийн явцаар тодорхой хэмжээний янз янзын бүтээгдэхүүнд яаж авахаас шалтгаалan тэр үйлдвэрийн явцаас одоо юу яадаг юм бэ? Гаргаж авдаг юм байна л да. За тэгэхээр энэ өөрөө бүтээгдэхүүн энэ заавал ягаад чихрийн нишин гэдэг бүтээгдэхүүн энэ боконд орсон юм бэ гэж судалсан чинь тэр бүтээгдэхүүн болохоор ням ба төрөл бүрийн мөөгөнцрийн эсрэг үйлчлэгээ үзүүлдэг аюулгүй чийгшүүлэг тайвшруулах үйлчлэгээтэй ба цайруулах тол байрлах бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөг юм байна. Энэ чихрийн нишин гэдэг. За сая болохоор нөгөө саяооны танилцуулга дээр бас ингээд чихэр тэр байгалийн сахар гэдээ гарлаа шүү дээ, тийм ээ. Яг үнэндээ сахар бол хүний биед ашигтай бол ашиггүй. Ямар ч одоо дотор нь хүний биед хэрэгтэй антиоксидант байхгүй болж байгаа. Тэгэхээр тодорхой хэмжээний нөгөө яах нь өөр нэг талдаа хэрэггүйсэн нөгөө талдаа яаж юм тодорхой хэмжээний үүрэг бас ойлтой юм байна энэ дэр. За хоёрдугаарт нь болохоор юу гэж орж ирж байгаа. Байгалийн сахар гэж биш ээ. Байгалийн нөгөө орчин найрлал чинь хаана гэж шүү. За нөгөө түрүүн бас л нөгөө бүтээгдэхүүнд орж иржсэн коконатын ханд гэдэг. За коконатын ханд нь болохоор ням болон вирусын эсрэг бактерийг устгаж харшил үүсэхгүй чийгшүүлэх үйлчилгээтэй гэж байна. За тэгэхээр хоёулаа бас яаж чийгшүүлэх үйлчилгээтэй гэж тийм байгааз. За гуравт нь болохоор байгалийн сод гэж байгаа. За тэгэхээр сод гэхээр миний хувьд болохоор нөгөө энэ гурван бүтээгдэхүүнд ордог нөгөө содыг л төсөөлж исэн чинь яг байгалийн сод гэж судлаад үзэхээр одоо ерөнхийдөө харах хоноор бол байгаль нь бидний нөгөө цайндаа хийдэг хужиртай төстэй юм байна. Ерөнхийдөө бол тэр байгалийн сод гэдэг бол цэвэршүүлээгүй гэдэг юм байна. Цэвэршүүлээгүй байгаль. Цэвэршүүлээд үйлдвэрийн аргаар ямар бүтээгдэхүүн ямар юмд хэрэглэж байгаас шалтгаалаад цэвэршүүлэлтээр үйлдвэрийн дамжлага байдаг юм байна. За тэр байгалийн содноос болохоор үйлдвэрийн судалгаа тэр хүнсний бидний нэмэлтээр үлдэх содыг гаргаж бас авдаг юм байна. За байгалийн сод нь болохоор бохирдуулагч бодисыг салгах үүрэгтэй усанд амархан уусдаг тул шүлтлэг уусна л болдго юм байна. За дараа нь болохоор сая болохоор содон дээр болохоор хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд агуулгадаг шүлтэг чанарыг сааруулжуулдаг сод гэж орж ирж байна. За тэр сод нь болохоор юу яаж байгаа? Шүлтэг чанарыг сааруулжуулдаг сод нь үр дүнтэй цэвэрлэгээний найргалга юм аа гэсэн. За содыг бол мэдж байгаа тийм ээ. Цэвэрлэгэнд маш их илүү манай эзэгтэй нар аяр чангаа гэдэг гэсэн. Ямар нэгэн тог суусан аяр тогийг содоор өгөхөд маш гайхалтай. Металл бас битийг болохоор угаалахад маш гоё галфанс өнгө ордог тийм ээ. За мөн нөгөө маш удаан ингээд шаралсан сая шүдэн дээр ярьжсэн тийм ээ. Маш удаан ингээд өнгөр тогтоод чулуулж чинь тийм үү. Тэгвэл тэр удаан тогтож байгаа өнгөрийн чинь тодорхой хэмжээнд содоор өнгөө сайхан үрээд өгөхөд бас арилгачдаг. За тийм энгийн жишээс авахтал ийм гайхалтай сод өөрөө. За дарааг нь болохоор нарс модны ханд гэж орж ирсэн байна. За яг бол тэр олон модон дотроос нарс модны ханд гэж ороод ирсэн юм бэ гэсэн чинь энэ болохоор хурц ундрыг арилгаж бактери бас устгадаг юм байна. За инфактор буюу одоо англи хэлээр орсон байна. Энэ болохоор эвгүй үнэрийг арилгадаг бас нэмэлт нөлөөлөгч гэсэн одоо орчуулахаар орж ирж илээ. Ийм 6 төрлийн одоо хоц найрлага орсон байна. За тэгээ ингээд судлаад өгнөд үзэх юм бол энэ ба ерөөсөө уур ашиглахгүй. Тэгэхээр нөгөө бид нар арьсаар уур ашиглахгүй гэдэг тийм үү? Тэгэхээр яг үнэндээ хувцсыг хатуулаг болгодог. Тэр уур ашиглана гэдэг чинь хатуулаг болгодог юм а. За тэгвэл тэр хувцсыг угаагаад энэ чи яагаад тэгвэл блокн заавал тэр чийгшүүлэх ороод ирэхээр хувцсыг маш гоё тэр материалыг тийм зөөлөж гоё чийгж өгдөг юм байна. Тэгэхээр чийглэх гэхээр тэр хувцсыг чийгээ барина гэсэн үг биш. Маш гоё тийм зөөлрүүлж өгдөг юм байна. За тэгээд үнэр хурц үнэрийг одоо дарж өгдөг гэсэн бас орж ирж байна. Тийм ээ. Дээр нэмээд маш олон энэ бүтээгдэхүүн судлаад үзэхээр бүгд ихэнх нь болохоор ням вирусын эсрэг бактерийг устгадаг тийм бүтээгдэхүүн хамгаалсан байдаг юм маш тийм зөөлөн чанартай бүтээгдэхүүн юм аа гэдгийг бол энэ хэдэн судалгаанаас ингээ үзэхэд ингэж дүгнэлээ. Баярлалаа. За баярлалаа.